болон түүний ах дүүс бол хоорондоо маш сайн ойлголцож тоглож байгаа. Тэгвэл нөгөө талд бас шилдэг тоглогчдыг нэгтгэсэн Сэлэнг Бодсогийн ойлголцол хэрэг байна вэ гэдгийг шалгах юм. Тулга Минд 2. За Минд 2 Тулга 2-ыг хамт гараанд гаргаж ирсэн байгаа. Тулга дээр боломж үүссэн 3 ононы шийдэлтний амжилттай болсон. Тоглолтыг Тулга сайн эхлүүлж байна. Ананд бол 3-3 хэдээс хамгийн сайн тоглолтыг үзүүлж байгаа гэж хэлж болно. 3 ононы шийдэлтийг амжилттай болгосон хариу юм те. Цам Бродерсын будагтай талбай. Бас нэг тоглогч байхгүй болсон гэсэн үг. Самраас мөнгө авсан довтлогоо амжилттай болгосон. Тэмүүжин Тооны секунд доошлж байгаа доо. Тулга холын зай шилжилтэн амжилтгүй болсон. Дахиад удалгооны самбарыг авсан. Минд 2 түүнийг нь 2 оноо болголоо. За урагшаа бөмбөгийг гаргаад өгсөн. Ахмад Гилберттэй бөмбөг ирсэн дамжуулалт довтлогоо оновчтой болсон. 2 оног ситуацийн төвлөрөө авч байна. Экваторын слоныг авсан Ахмад Гилбертийн гой дамжуулалт Экватор самбарт орсон. Авсан тооны харьцаа 7 дээр тэнцэж байна. Хэлж энэ тоглолтыг л дээр. Мөр 3 ононы шийдэлтний амжилттай болсон. Маккензи Мөр. Зад уралдуулаа гаргаад өгсөн баасан дорж 2 оноо авлаа. За нөгөө л Маккензи Мөрөөс эхлэлтэй авч болсон. Буцаад урд нэг тоглож гараад ирсэн. Дэлгэрнэм тоглох амжилттай болсон. Ананд за шийдсэнгүү дохиж ороо төөргөө довтлсон. За өөрийнх нь үндсэн довтлоо гэж тоглоно доо энэ довтлоо. Минд 2-ын дамжуулалт Батхүлэг самбарт ороос алдаатай тоглох амжилттай болсон. Тэгээ Маккензи Мөр төр хэдий давхар хамгаалт ирж байгаа. Бодонсоос талбайд орж ирсэн байна. Ямар гоё дамжуулалтыг гаргаад өгсөн бэ? Бат 2 суусуу шийдсэн. За талбайд орж ирсэн гэдгээ шийдэлтээр мэдгэлээ. Суус учраас хамгийн ер нь хамгаалах боломжтой тоглогч нь бас байж магадгүй 3 ононы шийдэлтний амжилттай болсон. Ивэл дамжуулалтыг өгсөн ардаа үлдээсэн Майк Уильямс 3 ононы шийдэлтний амжилттай болсон. Тэнд хүчтэй газардсан буцаад довтлоонд орж ирсэн. Зүүн довтлоо оновчтой болсон. Батүлэг тоглолтыг маш сайн шийдэж байгаа. Дүлгүн. За Дүлгүн. Самбартаа тоглосон амархан байна. 2 оноо авлаа. Хамуур. За шууд нэгээр хаяад өгсөн довтлоо амжилттай болсон. Элмор 2 оног таслагдж байна. Мөр хамгаалагч ардаа хийсэн асуудалгүй довтлоо оновчтой болсон. За үнэхээр гоё алхамтыг хийлээ. Тоож зугаалж байна. Задлсан Бат 2 сувсуул холын зан шидэлт амжилттай болсон. За Бат 2 бол энэ жил тоос харагдсан шүү. Ахмад Гилберт алдаатай довтлоог амжилттай болгосон. Гоё довтлоо байна. За Анандын эсрэг бол тоглолт яа. Өөрөөр гаргаж ирсэн байгаа. Майк Уильямс холын шидэлт амжилттай болсон. Тооны зөрүү 1 болж байна. Бодсон довтлоо. Урагшаа олуулаа гараад ирсэн. Дамжуулалт эзэндээ ирсэн довтлоо оновчтой болсон. За тавуулаа шуурглаа. Сэлэнбаатар. За Экватор руу давуулаад ирсэн. Экватор байраа эзлээд амар 2 оноо авлаа. Эдгээр оногч өөр 2 туланжийг үүсгэсэн. Дамжуулалтыг гоё харж өгөх юм аа. Шийдэлтний амжилттай болсон. Масандорч 3 оног багтаа авчирлаа. Энэ Сэлэнг Бодсоо авч байгаа юм. Давлаад өгсөн. Довтлоо оновчтой болсон. Элмор 2 оноо багтаа авчирлаа. Майк Уильямс хойшоо харсангүй тий. Тэрчтэй яг урагшаа хажаад өөрөө довтлсон Экватор самбартаа дутсан. Сайн байгаа учраас багтны 97 болоод байгаа. Хэцүү байлаас дамжуулсан мөнгө нь Элмор дээр ирсэн довтлоо оновчтой. За Элморыг бол ингэж за Майк Уильямс нөгөө л цоон гарч ирээд Уильямс гоё өдлгөн байлаа. 2 оноогоо амархан авлаа. 3 секунд, 2 секунд шитгэсөөр замгүй 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Эвгүй явж байгаад яг Элморт гоё өгсөндөө довтлоо оновчтой болсон. Дулгын амжилтыг Элмор дуусгаж байна. Оноо авахулчаад байна. Цам Бродерсын хувьд. Нөгөө талд самар доороос нь 2 оноо авсан. За 3 тоглогчийн ардаа хийсэн. За суурьул алхаагүй байна. Довтлоо оновчтой болсон. Майк Уильямс Экваторын слоныг аваад дундаа шилдэг үүсгэсэн. Ямар гоё шидэлтэй. Зөрөө доорх үед мөнгөнд тасцсан. Буцаагаад Мөр бөмбөгийг тастаад 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Маккензи Мөр Экватор дээрж оруулахгүй гэсэн санаа юм байна. Даштурж маш хэцүү байлаа шийдэлтний оновчтой болсон. Хөөрсөн мөнгө нь амжилттай болсон. За эргээд наан Ахмад Гилберт сувсуу шидсэн холын шидэлт. Тооны харьцааг 48-48 болгож тэнцүүллээ.
явсан. Бродерсын хурдан давталгаа урагшаа гүрцэг гараад ирсэн. Гүрцэг хурдан давталгаагаар сул 2 оноо авлаа. Маккензи Мүүрийн эвгүй эрэхтэн дөлөөнөөр хамгаалсан Гүрцог 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Хамгийн боломжтой тоглогчдын нэг мэдээж дамжуултыг өгсөн Маккензи Мүүр. Дамжуултыг өгсөн тулга Огийн алгантыг ийсэн давуулсан мөн дээшээ явсан яа довтлогоо амжилттай болсон. Элмор зэж байгаа юм байна тий. Утгагүй Майк Уильямс гаргаж ирэх юм байна. 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Басндорж Гилберт гоё бөмбөгийн эзэмшилт өөрөө хөөргөө довтлсон. Гилбертийн довтлогоо амжилтгүй. Инкватор нэмээд 2 оноо авсан. Инкватор за толгой чигсэн дамжуултыг нь Басндорж тасраад хурдан довтлогоо ганцаараа гарч ирээд 2 оноо авсан. За Басндорж хиддэх бөмбөг таслаа. Минь дээр түүнийг хамгаалж байгаа. Идээд явсан алдаа гаргажээ. За тэгээ Басндорж тулга минь дээр гэсэн орж байгаа гэсэн довтлогоо. Тулга түрүүн алдсан гэсэн шийдгээс айхгүй шүү дээ. Дундын зэн довтлогоо оновчтой болсон. Тэмүүжин чухал үед амжилттай болсон. Өмнөд төлөв төвчл Ананд тулга 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Ингээ шийдээд байх юм бол тулга шийдэлт муу тоглож байна. За бигдээд явах боломжтой. Гэхдээ сайн хамгаалагч. Довтлогоо оновчтой. Нэг шийдэлтийг хийгэр болжээ. Баруунд айраад явсан довтлогоо оновчтой болсон. Нэвт яваад 2 оноо багтаа авчирлаа. Мүүр дээр эсрэг Гилберт доор гой дамжуулт. Инкватор нэг давхиж аргалаад дутсан амжилтгүй өөрөө 2 дахь боломжийг үүсгэсэн. Инкваторын хүү оноо нь 2 оронтой тороо орж байна. 5 минут орсон байгаа. Ахмад Гилберт дайраад баруунаараа төгсгөж байна. Бөмбөг ивэрсэн гэсэн Маккензи Мүүр татсан. Тулга 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Тулга Үүний эсрэг бодон самар хорио барьж чадахгүй. Отхон дээрийн тулга яваад орсон амжилтгүй. Инкватор заяалчгүй нурууны давуу. Инкватор Майк Уильямс. За байвал шидэндээ Майк Уильямс шидсэн. Ойж жогоод орж байгаа юм байна. Сэлинг Боденсбаг 2 онооны давмгааллыг авлаа. Инкватор за өөрөө шидхийг л үзсэн. Инкватор за гарав шиднэ. Нафаа хамгаалж ирсэн дайраад явна. Залаад өгсөн тулга маш чухал шийдэлт. 3 оноо Элбгийн тулга амжилттай болгосон. Багийн дааны хувьтай багассан өөрөө довтлно. Эвгүй байдлаас гаргаад өгсөн тулгын шийдэлтний амжилттай болсон. Элбгийн тулга 83-77 Завхан Бродерсбаг Сэлинг Боденсыг 6 онооны илүүтэй буулгаж авлаа. 2 багийн тулд 6 болгон 7 дугаар байрт шил дараа бичигдчихсэн 2 багийн тоглолт байсан.